Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын Баян зүрх багийн нутаг, дунд жаргалантын гол, Белүүтийн ам хэмээх газар, хүрлийн үеийн булш хэрэгсүүрийн хамт дөрвөлжин булшны хананд хажлага байдлаар ашигласан 5 буган чулуун хөшөө байдаг. Буган чулуун хөшөөд нь дүрслэг арга барилын хувьд Монгол өвөр байгалийн төрөлд багтах бөгөөд бусад газрын буган чулуун хөшөөдийн адил дээд хэсэгт ээмэг зүйлт тэдгээрийн дор олон бугыг нарийн хошуу, урт хүзүүтэй, шов хөндөр сэрвэ, нарийн гэдэс угалзарсан эвэртэйгээр загварчлан дүрсэлж, хөшөөний доод хэсэгт бүс бамбаа сийлж, бүснээс байлдааны зэйтүү, хутаг, жичлүр хутаг зэрэг зэр зэвсгийг зүүснээр дүрсэлжээ. Онцлог нэгэн зүйл нь нэгдүгээр хөшөөнд хүний нүүрний дүрслэлийг товоолгон жижиг нүд том хамар амтаагаар сийж үлдээсэн байна. Уг дурсгалыг 1973 онд Эрдэмтэн Перлэ Цэвэнд орж нар анх тодорхойлон судалгааны эргэлтэнд оруулсан байдаг. Эдгээр хөшөөд нь хэрэгсүүр буган хөшөөний соёлт эрдэнэ ард түмэн хөгжлийн оргил үедээ дөрвөлжин булшны соёлын үндсэн нутагт гүнзгий нэвтэрсэн болон хожим нь дөрвөлжин булшны соёлыг тээгчид өөрсдийн зан үйл тэдгэрийг ашигласан болгыг гэрчлэн харуулах ажээ. Тус газрыг Монголын түүхийн их хөлгөн судар, Монголын нууц товчоонд гардаг айл харган хэмээх газар гэж үздэг. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.